та бүхэнтэйгээ өөрийнхөө тусгай хаваалцыг бодож байна. Минь сонгон гэдэг айгүй хэцүү ажил юм байна лээ. Би одоогоос 30 жилийн өмнө минь сонгох зовдөг байсан. Одоо харж байгаа монголчууд маань миноны урдуур иргэдтэй байр бүтээ янз бүр болоод авчих юм шиг. Тэгээд би минь бас сонгохдоо ер нь Франц минь сонгодог болсон шүү. Ягаад гэвэл Француудад миног анх хийсэн, үүсгэсэн хүмүүс юм шиг байна. Тэр тусмаа одоо Бордо гэдэг газар миног одоо анх тарьж дэлхийд даяар Бордо гэдэг мино алдаршсан гэж сонссон. Ингээ би бас Итали, Францаар яваад мино үйлдвэрлэгч нартай нэгээд холбогдож байсан тийм туршлагатай юм байгаамаа. Тэгээд би монголчуудаа өөрийнхөө сонголтоос сонирхолтой гэж бодож байна. Энэ Монголд маань Maison Castel гэдэг Францын мино орж ирсэн юм байна. Энэ нь нөгөө Бордо гэдэг алдартай газрын одоо бас нэг алдартай минон юм байна тий. Тэгээд энэ Maison Castel-ийн нэг онцлог нь юу гэвэл бүхэл төрлийн одоо минонуудыг хийж байгаа. За энд ингээд удаан мино, тэгээд цагаан мино, ягаан мино, за тэгээд одоо хуурай мино, хагас чиглэлэг мино ингээд бүгдээр ингээд хийдэг. Тэгээд дэлгүүр болгон байдсан байна. Нэг газар болохоор ингээд алга болчихдгоо, заримдаа ингээд бас яг энэ миногоо уугаад зарим дэлгүүр болохоор байдгүй энэ байдаг тийм биш. Энэ бүх минонууд ингээд байж идэг. Чанартай сайн юм байна. Бас тэгээд мино чинь юу юм бэ? 2-3 жил болохоор эд одоо урд сайн байд юм байна. Тэгээд энд ингээд харж ахт ингээд 2019 оны Шардоны цагаан мино байсан. Энэ манай ихний багтай. За юу гэдгийг бас 2019 оны Мерло гэдэг удаан мино байгаа. Энэ бас хуурай мино. Энд би бас багтай. Яг энэ Maison Castel-ийн Бордо гэдэг 2018 оны байдаг. Энд одоо би олж чадахгүй байна. Тэрний би бас энэ багтай бас удаан мино, хуурай мино гэдэг. За тэгээд ер нь энэ Grenache гэж бас энэ сайн сортын бас тэр Бордо гэдэг газрын усан юм байна тийм. Ер нь удаан бүрэн усан үдмээр нь удаан гасыг гэдэг ногоон одоо юу гэдгийг цайвар ингээд усан үдмээр цагаан минонуудын хийдэг юм тийм. Тэгээд хамгийн гол нь энэ Францын энэ Castel, Maison Castel миног авах монголчуудаа ерөөсөө алдахгүй шүү. Үн боломж, чанар сайн. Тэгээд байнга байж идэг тасардаггүй. Тэгээд яг Францын одоо яг нөгөө Бордо гэдэг газраас нь хийсэн ийм сайн мино юм байна. Тэгээд би монголчуудаа хийх байна уу, миноч байна уу? Хэрэгтэй хөрөж сайн хийж байгаараа. Мино хийх хэрэгтэй хэрэгтэй юм шүү. Тэгээд багтгийн мино багтгийн би сайн гэж танаа. Яриад байгаа шүү. Тийм судалгаа, найдвартай судалгаа гарсан байна лээ шүү. Тэгээд соёлтой зөв болох хэрэглэж байгаараа залуучуудаа хэтрүүлж болсон уу? Бидний одоо давуу тал юм уу? Сахил багт тухайлбал залуучуудаа энийг тэгээд өнөөдөр баярын өдөр шүү дээ. Монголын юм байна. Сая сүний ойлголт байна. Би өнөөдөр бас Монгол хэлний хоёрыг шавж сайхан одоо хилээ сайхан одоо стейк өнний хоёрын стейк хийж байгаа. Тэгээд та бүхэн миний одоо стейкийг хийж одоо видеогоор миний зарчим болж хараараа. Өнөөдөр 6 цагаас би энэ виногоо уунгаа одоо бас нөгөө өнний хоёрыг яаж сайхан стейк хийхийг харуулж хамтдаа оройн хоол төмөр идэ. 6 цаг тань хоолоо минь болсон. Бас нэг удаа минь авчихсан байгаарай. За баярлалаа. Орой уу.